За өнөөдрийн дэс нэвтрүүлэг өчигдөр Улаанбаатараас гараад дунд говьт ирээд дунд говийн үлзий цумд ирээд хончоод одоо ингээд бас одоо яг урааны талаар ингээд тэмцэл хийгээд 1994 оноос хойш одоо бас нутгийн иргэдийн төлөө нутгийн төлөө гэж тэмцээ явж байгаа ахыг замчлаад бид одоо ингээд замд явж ин урааны олборлт хийжсэн газар руу явж ин. Тэгээд энэ замд бас нэг юм лити гэдээ бас нэг юм шин олборлт хийгээд энэ хайгуул хийсэн тэгээ кемпинг энд үлдсэн байна гэд тэгж байна. Тэгээ ахаас яриа авмаар. Энэ лити гэж одоо яг юу юм бэ? За лити гэдэг нь одоо үндсэн түүхийд батарейны үндсэн түүхийд хийдэг л бүтээгдэхүүн гэсэн. Ер нь бол энэ хавьч урааны талбай байсан. Тэгээ сүүлдээ бол тэр компани одоо Монгол Алкал Металл Монголиа гэдэг компани 11 оноос энд хайгуулын үйл ажиллагаа хийсэн. Энэ нутаг бол Дундгой аймгийн Үлзий цумын 1-2 дугаар багийн бас яг зааг нутаг баруун төгрөг гэдэг газар л да. Энд 2011 оноос хойш хайгуул хийсэн. Тэр литигийн хайгуул хийсэн гэж өөрсдөө тайлбарладаг. Тэгээд энэ хавийн нутагтаа бас ашиглалтын лицензтэй. Одоо ашиглалтын лиценз за 10 хэдэн онд авсан байлаа. 13-4 онд л 15 онд ч л авсан. Тэгээ бас хайгуулын лицензтэй. Тэгээд өнгө сайхан хэдхэн хоногийн өмнө энд өвлжингөл хайгуул хийсэн л дээ. Тэгээ бид нар бас ирсэн цагаас нь хойш л одоо ямар одоо ашигт малтмал хайж байгаа юм гэдэг талаас нь тэгээд лити гэдэг нь одоо мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө авахаар хортой бүтээгдэхүүн хими одоо их идэвхтэй маш их идэвхтэй тийм бодис байдаг гэдгийм байлээ. Тэгэхээр бас л хортой бүтээгдэхүүн гэж бид нар үздэг. Тэгээд бид нар бол эсэргүүцээд компанид ч байсан тэгээд төрийн удирдлагууд зөндөл гарын үсгийн зураад 300-400 хүний гарын үсгтээ энэ төр эсэргүүцлийн бичиг өгсөн. Тэгээ хариу бол байдгүй. Нэг ганц нэг засгийн газраас хариу ирсэн нь одоо холбогдох газар нь шилжүүлээ гэсэн хариу ирсэн. Шалгаж байна. Тэгэл хариу ирдэггүй л хэвгүй. Тэгээд одоо энэ хичнээн кемп гэж одоо яг юу байсан бэ? Энэ одоо нэг хэдэн контейнер л үлдсэн юм шиг. Тэгээ энэ одоо нэг тэр ашигт малтмынхаа дээд суур центрийг хадгалдаг юм уу? Мэдэхгүй тэр ер нь энэ чи 10 хэдэн гэрэл байсан л да. Өвлжингөө энэ дууссан. Ер нь 11 оноос хойш баг тасралтгүй шахуул хайгуул хийж байгаа. Хайгуулыг юм олсон болов уу тэгээд? Олсон болоод ашиглалтын лиценз авсан баг. Тэ ашиглалтын лицензтэй. Үйлдвэр барихаар болоогүй тийм шийдэл гараагүй байгаа л гэсэн хариу хэлж байсан. Ер нь одоо тэгэл нүдэн дээр харагдаж байдаг алт нүүрс зүй центр бол яг нүдэн дээр харагдаж байхын тэгээд хортой хоргон тодорхой бэлчээр ус сүйтгэсэн ч гэсэн яах вэ тэгээд тэр сэндилээ хийсэн. Тэ ухаан сэндилээ хийсэн ч гэсэн одоо бид нарт юу ухаж байгаа нь ямар хор хөнөөлтөнд одоо харагдаж байдаг болохоор нэг бас тэрэнд бас бодтой хор хөнөөл харагддаг. Энэ болохоор энэ ч одоо юу үнээр юу хийгээд байгааг нь мэддэггүй. Тэгээд лити гэж гараад байгаа нь хинч мэдэхгүй. Одоо батарейны үндсэн түүхийд литил хайж угаал гэж ярьдаг. Тэр батарейны үндсэн батарей чи өөрөө одоо байгаль дээр асар хортойгоо энгийн хог хаягдал одоо энгийн газар дээр хаяхад тэр хавийн хөрсийг усыг асар хордуулдаг аюултай гэдэг шүү дээ. Одоо тэр мэдээлэлээс харахад бол нэг ширхэг хуруу батарей 800 мянган литр усыг хордуулна. Тэр хавийн орчны хөрсийг одоо тэр энгийн гялгарууд энгийн хог хаягдлаас 4-5 дахин илүү хордуулна гэсэн л байдаг юм билээ. Тэгэхээр л одоо энэ тэр хортой бүтээгдэхүүн хийдэг үндсэн түүхийдийн эндээс олборлно гэд хайгуул хийгээд байгаа учраас одоо хортой гэж л бид нар үзэл тэгэл эсэргүүцээд байгаа. Тэгээ Монгол компани юм уу? Монгол компани. Тэгээд эн чин тэр одоо бол урааны лиценз нь байхгүй литигийн лицензтэй гэж ярьдаг. За одоо бидний нөгөө 94 оноос хойш олборлт хайгуул хийгээд олборлтоо аваад байгаа нөгөө гадны хөрөнгө оруулалттай ураа одоо эндээс хийд байна. Ураа талбай. Туршилтын олборлт хийсэн үү? Эндээс одоо 10 км. Тэгээ эндээс 10 км тэгээд ер нь тийм зэрэгцээ урааны талбай л байсан байхгүй энэ талбай. Тэгээ одоо бол энэ талбайг лити болгоцол гэдэг байгаа. Урааны талбай нь болохоор энэ харагдж байгаа уулын ингэр дээр байгаа. Тэгээ хамгийн гол нь бид нар очиод бол нүдэнд үздэхэр юм байхгүй.
Газар ингээд нэг жоох юм ухцсан. Тэр нь зарим нь булагдсан, зарим нь бол байх нь байгаа. Урааных уу? Тий. Урааных бол одоо тэр чинь баг 94 он гэдэг ч одоо 30 жилийн өмнөөс эхэлж. Тийм ээ. 20 хэдэн жилийн өмнөөс эхэлж ухаад 2012 он хүртэл хайгуул хийсэн гэдэг чинь. Тэгээд тэр хоорондоо 1998-аас 2000 онд нэг газар дор уусган байжуулах туршилтын олборлт хийсэн. Монголд хамгийн анх удаа тийм шин технологи туршилсан, амжилттай туршилсан гэдгийн гүний усанд нь түшгэлж тийм туршилт хийсэн. Тэр яг урааны талбай болохоор гүний ус их хэлбэгтэй тийм талбай л да. Тэг гүний усыг ашиглаж олборлно гэдэг байна. Гүний ус руу хөхрийн хүчил маш их хэмжээгээр шахаад тэгээд урааныг одоо задлж буцааж татаж авна. Хорт тэр чигээр доор газар доор хөрсөнд хорт гарч ирэх гэсэн үг шүү дээ. Мэдээж хорт байна шүү дээ. Би юу гэж ойлгож байна. Тэр яг цохой хоолой гэдэг газрын доод талд нь гүний асар их нөөц, усны нөөцтэй гэдгээр энэ усны сав газрын захиргааны төвшин тогтоох 2 хяналтын цооног байдгийг. Тэрнээс 200-300 м газар яг нөгөө туршилтын холбоолтыг хийсэн. Тэгээ гүний ус руу бол их хэмжээний хөхрийн хүчил шахсан үнэн одоо 20 жилийн өмнө шүү дээ. 2098-аас 2000 онд хөхрийн хүчил шахсан. Хөхрийн хүчлийнхээ хагасыг бол үлдээсэн үнэн бүгдийн 100% аавна гэж бол байхгүй гэж байна. Хөхрийн хүчлээ энэ бол олон жилийн явцад цаг хугацааны явцад шохой хэлбэрийн одоо шохой шиг чулуудсан тийм бодис болно. Хор хөнөөлгүй гэдэг юм. Тэгээ гүний ус руу хөхрийн хүчил шахчихад тэрийг хагасыг үлдээчгээд тэгээ хор хөнөөлгүй гэж яриад байгаа гайхаад байна. Тэгээд хөхрийн хүчил чинь газар дээр асахтал зүгээр газрын хөрсийг үнс болтон түлдэг тийм л аюултай бодсон шүү дээ. Тэрийг гүний ус руу гүний усны асар их нөөцтэй газар гүний ус руу шахчихад тэгээ тэр шахсан гүний усаа эргэлдүүлээд тэр ураанаа задлж авнаа л гэсэн юм яриад идэг юм билээ. За тэгвэл тэр урааныхаа талбараа явуулсан. Энэ литийн хамгийн гол нь одоо нөгөө хичнээн жил 10 жил хайгуул хийцэн. Тэгээ бас ашиглалтын лиценз авсан. Мэдээж ашиглалтын лиценз авсан гэдэг чинь олборлно гэсэн үг. Олборлох болохоор энэ бас тийм химийн идэвхтэй хортой бодисыг яаж олборлох нь бас тодорхойгүй. Асар их өндөр технологиор өндөр өртгөөр олборлно гэж өөрсдөө тайлбарлах юм хэлээ. Өндөр технологи гэдэг чинь миний бодлоор бол асар бас л химийн бодис ургалд оруулсан тийм аргаар авдаг бах. Бас л газрын гүн юм хөрсийг асар ихээр бохирдуулна гэж үзээ. Ер нь бол энэ лити уран гэдэг чинь хөрсний одоо энэ ургамлаар дамжин. Дээрээс нь гол ус уухсаар дамжин. Энэгээр одоо мал хуу маань өөрсдөө одоо эдэн шууштай ус ундаа ячаад тэрийг нь хүмүүс өөрсдөө хэрэглээд тэгээ чинь нөгөө нэг малаараа дамжиж хүн хордох маш их нөхцөлийг бүрдүүлээд байна л гэж ойлгоод байгаа шүү дээ. Уран тэгэлгүй яах вэ? Уран бол мэдээж. Уран ч одоо энэ дэлхийн хамгийн хортой бодис хэлнэ шүү дээ. Тэгэхээр бол тэр чинь нэг газрын хөрсөн дээр гарч ирээ тэр одоо хортой цацраг нь илэрх юм бол бүр хэдэн мянга сая жилээр энэ байгаль дээр байдаг оршдог. Хэдэн сая тэрүүм жилийн дараа хагас задралд ордог гэж одоо задраад үгүй болдог гэж байгаа шүү дээ. 50% нь. Тэгэхээр тэр бол одоо нэгэнтээ газрын хөрсөнд гарч ирвэл тэгэл одоо бидний эрүүл мэнд тэгээ хойч ирээдүйн үе эрүүл мэнд тэгээ золиослогдож байна л гэсэн. Өөр хүүхдээ ирээдүйд маш бүрхэг болж байна л да. Одоо улс орны хөгжил дэвшил яриад нэг хортой энэ урааныг манай нутгаас олборлно гэдэг нь. Одоо манай нутгийн энэ ард түмнийг золиослол энэ улс орны хөгжил дэвшил гэж яриад байх шиг байна. Улс орны хөгжил дэвшилд чинь нэг үр өгөөжтэй эд биш юм билээ. Танаа одоо Үлзий сумын нутаг дэвсгэрт байгаа малчид энэ хүмүүс бүгд 100% эсэргүүцэж байгаа шүү дээ. 100%. Их хурал засгийн газар ерөнхийлөгчд одоо за 2 жилийн өмнөөс энэ чинь үйлдвэр барьна гэж ирсэн шүү дээ. Энэ үйлдвэрийн гүйцэтгэх захирал удирдлагын хүмүүс нь. Энэ 3 сайхан компани одоо Чехийн компани шүү дээ. Урааны олборлт хийж байгаа. 18 оны 1 сарын багийн хурал дээр л энэ компани удирдах хүмүүс нэрэл үйлдвэр барина. Одоо энэ 20 жил хайгуул хийсэн нөөцөө тогтоосон. Асар их хөрөнгө мөнгө үрсэн. Одоо үйлдвэр барина олборлолтоо хийн. Кемпэ барина ухна. Тэгэл тэрнээс хойш л эсэргүүцэл. Тийм ээ. Эсэргүүцэл тэгэл одоо төрийн өндөрлгүүдэл тэгэл бүгдээрийн гар үсгийн зураал бичгүүд явуулаад байдаг. Судалж байна. Холбогдох газрын шилжүүлээ гэсэн л бичиг ирдэг. 40 жил өнгөрлөө. Одоо бол яг энэ ард иргэдийн ганц хүсэж байгаа зүйл юу гэхээр
Энэ ураны талбай болон энэ литий мети ч юм уу одоо энэ нэг ер нь энэ ард иргэдэд хориотой зүйл хортой маш их удмын санд нь одоо хортой ирээдүйн үр хөвгтөд нь хортой энэ зүйлийг хаагаад өгөх хэрэгтэй юм л гэдэг л одоо санааг л ард иргэд л тэгэлгүй яах вэ? Эцэст нь хэлэхэд энэ Монголчин Дорногуй Улаанбаатарх манай энэ Дундгуйн Үлзийт ар хангаа өндөр улаан. Тэгээд дорнод бүр дээр үе ордгүй. Энэ ураны ч одоо бүх тэр байгаа нутаг дэвсгэрийнх нь бүх ард иргэдэл эсэргүүцэж шít. Тэгээ харин сүүлийн үе сайн мэдэн тэр ар хангаа ард иргэд тэмцэж тэр урааныхаа лицензийг цуцалсан байлээ. Тэр их хурлын гишүүнтэйгээ бас хамтран тэмцсэн юм шиг байгаа. Одоо эцэст нь хэлэхэд энэ нутгаас сонгогдсон 10% гишүүнд болон одоо байгаа их хурлын гишүүн Батболд мөнх цэцэг тэгээ одоо бүх одоо их хурлын сонгуульд нэр дэвшигчд бүгдээрэнд нь хандаж хэлэхэд одоо энэ ураны хор хөнөөллийг одоо энэ баг байгаа дээр нь одоо энийг зогсоож өгөхийг одоо манай энэ нутгийн иргэд бүгдээрээ хүсэл гаргаж байна. Амаар хүсэл гаргаж байна л дамжуулъя. Ураны энэ талбайг туслах гэх юм бол одоо өөрсдийнх нь за сонгуульд дэвшиж байгаа юм бол өөрсдийнх нь гараа өргөл дэмжихөөл гэдэг хүмүүс тийм ээ. Тийм улс төрч гэдэг хүн чинь одоо ер нь бол энэ иргэдийнхээ эрх ашигыг хамгаалахын төлөө бодлого гаргадаг, ажилдаг хүнийг л одоо улс төрч гэдэг. Тийм учраас одоо энэ бүх улс төрч их хурлын одоо байгаа гишүүд болон их хурл дэвшиж байгаа хүмүүст одоо энэ манай нутгийн энэ нүүрлээд байгаа ураны хор хөнөөлийг баг дээр нь одоо зогсоож бүрмөсөн зогсоож лицензийн цуцлуулжийг тэр талаар ажиллаж өгөхийг л нутгийн иргэд одоо өсөлтөө илэрхийлж байна. За сайн байна уу? Сайхан тусч байна уу? Сайхан байна. За алдар нэр хэм блэ? За би Дундгуй аймгийн Үлзийт сумын 1-р өгийн малчин Гаштэйгийн жин бүтгдэг хүн байна. Оторлол яваад байна уу? Оторлохгүй өнөөдөр дөө нутагтаал байна. Одоо ингээд ийм зөөрийн сууцтай тэгэл энийг сайхан чирээл тэгэл өнөөд дагаал. Одоо ер нь ингээд сая наашаа нилээ явлаа. Тэгээд энэ танаа нутаг ер нь их нилээ ганд байна. Үүс нөгөө одоо ингээд бараг байгаа мó байхгүй мó гэмээр л юм харагдаад их юм. Гандуу байна. Энэ жил их гандуу байна. Ер нь. Энэ жил. За энэ жилдээ сүүлийн 2-3 жил ямарх байна. Сүүлийн 3 жил бол гандацсан шүү. Тийм. Тэгээ нэг их орой зам болж байна одоо. Орой зам болоо тэгээ нөгөө цас саяхан хэрвэн. Цас саяхан хаяна. Энэ жил чинь бас цас хаяад ийш 10 орх шанил оторлоо манайхан чинь. Энэ нутагт ер нь айл нэг цөөх үлдсэн. Тэгээ яг хоо сайхан отор сайхан нутагт очиж сайхан үлдэж бат. Тэгээ хавар босож ирсэн. Тэгэл ингээд л цасны чигээр нэг жаал ногоо юм идэт. Саяхан нэг жоохон нарийнхан бороо тэгээ айлууд нэрээд тэгээ айлууд нэрээд бооцгаацсан. Мөн бол одоо хор бороо очвол танаа энэ хойно байгаа газар ч одоо сайхан оо энэ ч сайхан өгөөжтэй хангаал таяр гарах. Манай говь доорх молч одоо ундаг шимхтэй мал наалтцтай тийм л ургамалтай газар да манай говь тал нутагч. Би энэ өнөөдрийн дэвсгэрч нэвтрүүлэг энэ танаа нутагт одоо хайл 1994 оноос хойш олборлоод байгаа энэ уран гэж нэг зүйлийн талаар ард иргэдэд бас үннийг харуулж бодиттой нэвтрүүлэг хийж байгаа юм. Тэгээд одоо бас нэг тэмцээд байгаа хүнтэй цуг явж байна. Тэгээд харин танаас бас энэ таны малчин хүмүүсийн малчтынх нь бас гэр орноор малчтын сэтгэлийг сонсё гэж утсан. Та энэ ураны тал дээр одоо энэ малхуу өвчлөл одоо юу байдгийг танд мэдгдсэн юм байна уу? Би нэг ураны тэр одоо олборлох одоо хайгуул хийж байгаа тэр гисэн тийм нэг улсууд энэгээр өрөмдөж ил байсан. Одоо энэ 5 сарын 3-нд явсан эндээс. Тэр саяхан явсан. 5 сарын 3-нд яваад. Чин 5 сар өрөмжөж утсан да. Тэр улсууд. 1 сараас 5 сар хүртэл өрөмжөж байгаа. Геолог тэр нөгөө өрмийнхэн компани бол хавтайг үүсгэх компани гэж ирдэг юм байна. Тэр геологийн компани болохоор энийгээр одоо юу гин цаанаг маалгийн одоо энд өрөмдөж тавьж өгдөг. Тэгээд энэ одоо манай энэ урд 2 бууц байдаг юм аа. За.
тэгэл энэгээр зөндөл бууцж байна. Манай ахын бууцж байна. Манай найзуудын бууцж зөндөл байна. Энийг тойроод их өрөмдсөн. За. Тэгээд энүүний хор уршиг гэдэг бол ер нь гарах нь мэдээж ил гэж бид нар эсэргүүцээд байгаа байхгүй юу. Уран гэдгийг ч одоо энэ дэлхийн дайнд одоо холборлт гэж юм уу ч юм уу одоо тэр баян орнууд ч одоо урантай гэлтэгэл одоо хоригдог. Оролддог. Урнаас бүр татгалцсан ба штэ дэлхийн дайнаар. Монголд хөгжихгүй. Сүхбаатар аймаг Урангүй аймаг болчлоо гэж уриалга энэ радио телевизээр ярьж ил байх юм. Манай дундгаа би нэг Урангүй аймаг болчих юм болоо гэж би бас дөхөнтэй гордож явдаг хүнтэй. Тэгээд энэ 94 оноос 30-аад жилийн чинь 30-аад жил болбор нэлээд утсан юм дээ. Тэр хооронд одоо энэ малчтын мал хуу одоо янз янзын төл гарсан толгойгүй 3-4 үлтэй мүлтэй тийм их гарсан шүү дээ. Байсан байлээ. Тийм одоо тийм мэдгдсэн байдгүй. Над дээр мэдгдсэн. Одоо ингээд мал хуу ингээд одоо явахгүй зогсоод амсгаадаад тэгээ зогсдог. Тэгээд очоод одоо тэр чинь тэгээ манай энэ малын эмчнэр эдэр тэрийг задлаа хийгээд тэгэл ууск нь улаах юм гүйл болцсон байдаг. Тийм уу. Улаа хөрий. Тэгээ ууск нь том болцсон ер. Тэр цээжиндээ багтахгүй. Тэр цээж хэсэгтэй байдаг гэдэг шүү дээ тэр чинь тийм ээ. Тэгээ цээжиндээ багтахгүй тийм очин болцсон. Адууч тэгж өгчл байсан. Хойно малч тэгж өгчл байсан. Тэгээд мал төллөөд ирэхийн үед тэр үсгүү хорог гараад байдаг. Үсгүү яг л одоо нэг улаан ялга тийм. Тийм хорог бас хэд гарсан. Би энэ сум орныхаа нутаг энэ малынхаа эмчнэр багийнхаа дарга нарт хэлсэн зураг хөргийг аваад явсан. Тэгээ тэр одоо хариу нэр яг таны өөрөө чинь тэг яг манай хотноос гарсан. Тэгээ энэ манай энэ өмнө нэг дүү байдаг юм аа бас манай л нутгийн залуу. Тэр үнээс толгойгүй шиг гараад тэр хөрөлч өдргээд манай нэг Facebook дээр яваад ирсэн сайхан тий. Тэр хөрөлч өдрийн хотноос бас толгойгүй. Тэгээ хоёр том толгойгүй одоо ямар ч амсгал байхгүй. Тийм нэг ишиг гарсан байсан юм. Одоо манай энэ одоо эсэргүүцж байгаа аймагт одоо бид нарыг л одоо гарын өсөг өдөр одоо зураад хэдүүлээ эсэргүүцье гэсэн нэг манай нэг хоор ах байдаг юм аа энэ манай үеинтэй. Нэргүүн Батбаяр гээд. Тэр маань л одоо их хөөцөлдөж одоо бид нарыг одоо гарын өсөг хэдүүлэн зураад энэ холбоор ураныг л одоо зогсоё гэсэн тийм л сэтгэлтэй бид нар одоо ингээл малчтайгаа нэгдэл ингээл явж байна. Хор уршиг нь бол угаасаа олон жилээр ингээд гараад байхгүй. Нэг өдөр ухаад нэг өдөр мэдэгдэн гэж байна. Уран чимээгүй үхэл гэсэн үг л дээ. Ер нь одоо чимээгүй л одоо тэр агаараар дамждаг л гэхийн тэр цацраг итгэвтэн одоо тэгээд энэ манай энэ буйнт баригад гэж байгаа маа. Тэрүүний ард тэр 94 онд ч л ухаж эхэлсэн байхгүй. Тэгээ манай баригадын хэсэг бол өвөх зүйлч байсан. Тэгээд энэ хойшоо өргөх хүчиг явуулаад ер нь одоо тэмцээлгээд тэгээд нэг зогссон юм аа. Тэгээ зогссон ирнэ тэр чинь дэлгэл дандаа өрөмдсөн газар чинь нэг л мундаг сэнкэр усаас гадаг орхиц. Тэн дээр нь бол ногоо ургана гэж байхгүй. Яг одоо ч урахгүй. Одоо ч одоо эзөнд бол ба шүү дээ. Тэр бол юу ургах. Ер нь энэ өрөмдлөг хийгээл тэр цааныг гаргацсан газар бол урмал ургах болчиход байгаа юм тий. Ургахгүй. Би одоо тэгээ та нарын чинь малын бэлчээр гэж юм байхгүй бол одоо тэгээ яана. Тэгээ бид нар ч одоо тэгэл одоо засаг төрмийн одоо бид нарыг л одоо тэгэл тэгж боддгийн шүү дээ. Би бол засаг төргийн хамгийн том улсууд л одоо мах иддэг дандаа мах иддэг л улс байгаа. Та нарын бэлчээрийнхээ мал аж ахуйг л жоохон газар шороогоо нэг жоохон хамгаалж л гэж л яа юу гэж л одоо энэ сонгуул мангуулч тохиж л байна. Одоо тэгэл энэ улсууд боддог л байлгүй бодгол байлгүй л гэж горддог шүү дээ. Таны бол тэгэл нутаг орны чинь одоо нутаг орныхоо төлөө нутаг орныхоо төлөвсөн гэсэн эвлэхэд бэлэн л байгаа юм биш үү? Ер нь ёстой. Гэхдээ ер нь бол ийм штэ. Тэмцээгээд өнөөдөр ирсэн үнийг бол би ер нь манай энэ одоо энэ Орион байна энэ одоо буянтын нутаг л нэг хоёр том үе тэр лити гэж яриад байгаа маа. Сая бид нар очиод ирлээ. Тэрийг би одоо ер нь одоо тэрчил ураны нэг төрлийн юу. Тэгээ энэ бас нэг
мэддэг чадах хүн тэр мэддэг улсууд эдрээс нь асуудаг юм л да би энэ кемпэн дээр байж байхад нэрэл одоо ахаа ихчээ болоод ирдэг юм л да тэд нар чинь тэгэл одоо танаа энд ч өрөмд энэ бууцны чи хажууд өрөмд одоо зөндөл өрөмдсөл дөө. Тэгээ өрөмтөхөд одоо яах вэ? Зөвшөөрөл ав мөнгө төргөн гэж байна. Гүүч шүү дээ тэр чинь цаанаа тэгэл энд нэг лиценз одоо энэ бараг таны их бишээ. Бараг таны хөөж байгаа шүү. Энэ манай лиценз та эндээс яваад хаа бол зүгээр ягаад ч нэмэр байхгүй. Манай л одоо талбай шүү дээ. Манай хавцсан хизээ тийм биш юм. Монголчууд эртээр үесэл хаа дуртай газараа буугаад дуртай газараа одоо ингээл бэлчээр сүйтгээл ирэхээс ч одоо бид нар ч их хэцүү болчиход байна шүү дээ. Ингээл одоо нэг сум аймаг алгасаал нүүлээ. Тэгтэл одоо осаахгүй бэлчээр харамлал одоо. Тэгэл одоо бараг бэлчээрийн дан үүсэж шүү дээ малчтай хооронд. Тийм шүү дээ. Үүсээд эхэлсэн шүү дээ одоо. Тэрийг л одоо төр зүсэг мөн анхаарч одоо энэ орон нутгийн дарга цэрэг нартай ч би ярьж ил байсан. Тэгээ дээрээсээ юм зөвшөөрөлтэй. Одоо бид нар мэдэхгүй. Гэл одоо ингээ зогсож. Ер нь бол ясан дээр гიშгэх газаргүй л болж. Гიშгэх газаргүй болж шүү дээ. Гიშгэх газаргүй болж. Малчд ч одоо тэгэж шүү дээ. Одоо тэгэл хэдэн мал одоо ингээл байж илүүд. Тэгэл нэг их тэрнийг их л өрөмдсөн энэ харахаар л өрөвдөгдөг хээ. Энэ л газар хөрсөн юм ингэж болол. Тэр бол энэ хойд дээр 3 жилийн өмнө өрөмдсөн энэ хойд дээр. Тэнд одоо ямар ч юу байхгүй, үндэс байхгүй. Өрөмцөн газар нь юу ч байхгүй. Нөгөө усаа бол урд нь ногоо ургадаг байсан. Шинжлэл жинхэнэ онгон байглаар л байсан газар чинь тэгэл нэг хүний гар хүрэхээр л тэгээс үгүй. Тэр хаана байх вэ? Нүүх нь хойд дээр юу. Өөр энэ хойд дээр. Юу ч байхгүй. Юу ч байхгүй. Ямар ч яг бол хаалцах болцсон. Тийм одоо тэр 3 жилийн өмнө өрөмдсөн юм л тийм байгаа шүү дээ. Тэгэл одоо энэ нэг 30 хэдэн цоног тавилаа шүү дээ. Өөр энэ байгаа газар тавьсан уу? Бага. Гэл одоо энэ тэр айлууд ба шүү дээ. Тэрүүний тэрүүгэрч одоо тэгэл цоног тавьсан. 500 м яваал нэг. 500 м яваал нэг. Тэгвэл одоо энэ чинь жилийн дараа ихэд энэ чинь ногоо байхгүй болчихсон. Байхгүй болчихсон. Тэгээ одоо та нар хайчих уу? Тэгээ бид нар одоо яах юм? Тэгэл нэг тийшэл одоо бараг л одоо энэ дэл ингээл үйлдвэр бариад ингээл тэр лити гэдэг мундаг сорцтой ингээл өндөр гараад ирвэл одоо та нар энэ газрыг чинь манай хаваад энэ дээр үйлдвэр босгох юм уу? Тэгэхээр л бид нар ч одоо нутаггүй болчихсон. Тэгээ өөр нутагт очиод өөр нутагт очиод бид нар яах юм? Очлохгүй шүү дээ. Хөөгөл эхэлнэ шүү дээ. Тэгэхээр ч одоо тим нэг мундаг ирсэн. Тэр хамгийн том гай хамгийн гол энэ газар сороогоо сайхан хамгаалал дор өрнөө сайхан ингээл мал хуугаа энэ ч одоо нутгасцсан болно шүү дээ. Тийм шүү. Яг энэ онцлоос. Одоо нэг өөр газар нэг 45 км яваал огчоол тэр айл нэг газар буула нөгөө хэд дуучин тогтохгүй. Нөгөө хэдэн тамигч тогтохгүй. Нөгөө яах вэ? Багмалаа нэг юм хориод тэгэл одоо энэ түрэл ирдэг энэ юуч байхгүй болдог. Бид нар чи хэцүү байна л да юу. Малчид ер ганц вич биш ер. Тэгэл малчид ч одоо манай бригадын ч одоо их тэмцэж байгаа шүү дээ. Одоо манай бригад ч юу ах вэ зүгээр. Яг манай энэ буйнт бригадын нэг 2 юм юу гарчаад байгаа байхгүй юу. Тийм лиценз тэр ураны лиценз лити гэдэг. Тэгээ лити гэдгийг бол маш хортой гэж байна лээ. Яваандан тэгээд агаар тархадаг. Тэгээд тэр нэг бүр хүн хордог. Шармар бодох хийж ижил өрөмддөг юм билээ. Тэгээд тэр саар ус өдрөө ашигладаг гэхийн зарим нь болохоор ингээд тэднэр нь болохоор ингээд орсгаад орхицсан. Тэгээ би тэр геологийн нэг залуутай ярьсан давь. Тэр нана дүүнэр дараа л дэндэж байна да. Ингээд энэ саар ус чи эргэж ашигладаг юм лээ шүү дээ. Энэ манай засаг байсан юм а хуучин. Эрдэн үлэг гэт ичи орл эрдэн үлэг гэт тэр залуу ярьж байсан байхгүй би тэр өрөмж ажиллаж байсан тэр засаг болохоос өмнө тэгэхэд яг тэр өрөмдсөн газраа ингэж яажгаад юу галгар уутал гэж тавьжгаад том нөхөж байгаа тэгээд тэр урсгаж байгаа усаа тийшээ юулээд тэгээд эргүүлж ашигладаг тийм юм байна. Тэгээд энэ өрмийн усууд чинь уусуул ацалтаад. Одоо мал уужгаа уснаас аваад. Тэр чинь зөвшөөрөлт төгс. Манай
бас. Та нар бол мал услах бид нар аав. Тэгээд бид нар шиг бараг тэр том эдэн тооны машин хүлээж дугаад бараг энэ манай энэ хоёр цайхаа хэлбэг осноо зөндөн бил. Тэгээд их л одоо. Тэгээ энэ лицензийг энэ одоо цуцлуулахгүй бол ер нь та нар бол нутаг байтугай энэ амьдрах ямар амьдрах ер нь бол тэгэл гамшигын хэмжээнд үрж шүү дээ. Тэнийг одоо яаралтай цуцлуулахгүй бол үнэхээр болохгүй юм байна. Одоо нэр одоо баг өнөөдөр л цуцалчих хамаар л байгаа тэр лиценз гэдэг. Тэгээд одоо ямар болос байдгийг байгаа хүмүүс нэгийг бодох байлгүй тий. Бодлоггүй дээ тэр одоо тэгээд тэр л их хэцүү байна. Одоо тэгэл бид нар ч одоо даайн дөрөмдөж л байдаг бид нар тэнд очоо зэрэгцээ малаа авслаа байж л байдаг. Тэгээд тэр чинь мал хордож хүн чууж л байгаа шүү дээ. Тийм. Малаа бид нар чинь нэдлээд чиж байгаа. Тэгээд тэр хорыг бид нар жоохон хэмжээгээр авч л байгаа. Авч л байгаа шүү дээ гэж боддог шүү дээ. За баярлалаа. Тэгээд ер нь бол нутаг орны иргэдэд их мэдлэн байдгийн шүү дээ. Тэ? Та нар өөрсдөө гар хөлийн өсгөө зураад эсвэргүүцээ тэмцэж чадвал нутгаа аварч чадна. А тэгэхгүй нэг өгсөн нэг хэдэн төгрөгийн ч юм уу нэг гурил шуудаа мудаа ч юм уу нэг өвс авчих юм бол та нар бодоод эхэлнэ. Ер нь бид нар бол энэ манай бригадын нутаг дэвширэг дээр тэр тэгэхэд бол та нэг 25 хил гурил өглөө өдөр гэж хүм амнаас сонсч үзээгүй. Хөрн өгсөн ч битгий аваараа. Хэрвээ авах юм бол та нар тэгээд нутгаа авахгүй шүү дээ. Бэлчээрэл худалдаа шүү дээ. Гэсэн үг хэвгүй. Нэг анхааралтай л байж хооштой. Ер нь нэг мундаг хүн л гарч ирэл одоо тэр энэ хоёр лиценз л байгаа юм байна. Энэ буянтын хоёр дээр. Энэ манай энэ төгөргийн хонхор гэдгийн 3 төгөргийн хонхор. Тэгээд манай бригад яг одоо яг тэр хоолойн тэр жигээр нь өрөмдсөн. Би бас малд явж явахдаа тэр өрөмдсөн юуг нь очиж харахад тэн дээр бол ямар ч ургамал оргодгүй. Тэр чинь хортой учраас л тэгж л үндэс өгүүлж байгаа л гэсэн л би тэгж л ойлголттой байдгийн шүү дээ. Тэр чинь үнэн шүү. Ер нь би ортойч гэж хэлэхгүй. Ер нь яг бодтоор манай энд харагдаж байна. Яг одоо би чи яг энэ хүн бууцтай. Тэг яг манай бууцыг тойроод манай энэ найзын нэг бууц байдгийг үг энд харагдаж байгаа. За. Тэр манай найзын бууц хоёрыг л одоо гэл намрын мотор өмдсөн. Тэгэл өвөл жөнгө өрөмдөд сая 5 сарын 3-нд явсан. Уулын бууц чи хэдэн жилийн өмнө та нар байсан. Гэтэл дөнгөж сайхнаас ирэл эзэн тодорчж байгаа хөөгөл хэлж байгаа юм шүү. Тэгээ одоо бараг л ер нь та нарын газар бишээ одоо дээрээс ч одоо газар мод. Тэгээ ус мос ч одоо малаа одоо хаанаас услах вэ? Одоо яг эдэн гар хотдог байна. Тантаас ус. Тэгээ энэ хоёр удгийн хэмжээ энэ гүний усны хэмжээ ер нь хэр вэ? Тэр мэдгэж гинөө. Гэхдээ ер нь ховордож байгаа шүү дээ. Багасч байна. Маш багасч байна. Ер нь шохгодог ус юм. Баруун төгрөг. Гэж ус байгаа. Тэр одоо энэ жил бас нэлээд айлтай байлаа. Тэгэхэд юу шохох гэдэг ус биш. Одоо шохох гад шүү дээ. Тэгэхээр чинь одоо өрөмнийх нь нөгөө юу чинь маш их ус гардаг юм байна. Тэгээ тэр чинь ундаргын татдаг. Тэгээ одоо бараг л малаа услахгүй болчихлоо шүү дээ. Одоо тэр ундарг нь байхгүй л ширэг гэх юм бол тэгэл дахиад нэг ус гаргах гэхээр одоо бид нэр хүч өрөхгүй шүү дээ. Тэр чинь үнэтэй юм билээ. Тийм л байна да. Эсвэл болж энэ даа нөхтэй тий. Манай анхаараасаа л гэдгийг хэлмээр юм хүсмээр. Хаа газар орны улсууд одоо ярьж байна шүү дээ. Тэр уулуурхаад. Тэр одоо тэр манай тэр нэг анги хөдөлгөөний тэр хүн цэцгээгийн мөнгө эргэж. Тэр хүн их л ярьж байна энийг. Сүүлч шүү дээ Монгол улсын үнэндээ. Энд ухуулаад, сэндийлээд, алт, жонш, нүүрс, уран одоо юу вэ? Газар доороос авч болох бүх баялагийг аваад ухаа сэндийлээд хаялаа. Тэгэл одоо энэ байгалийн эколог гэдэг алдагдаж байгаа хгүй юм чинь. Тэгэл одоо өдөө чинь юу энэ газар ухах сайхан нөгөө нэг жоох юм орохтон шазааж одоо ингээд Монгол хүн бүр 3 хоногийн дараа 3 хоногийн өмнө л орсон бор одоо энэ. Одоо шийг нь одоо ингээд дороо байхгүй. Тэгэл одоо ургамал нь ургахан байцсан. Тэгэл энэ л одоо газар шорооны л одоо тэр өрөмдөж яасна л. Тэгээд л одоо хангай дэлхий гэдэг ч юм ундаг. Хангай дэлхийн тэр юу гэж ч одоо хэвлийг хөндөн гэдэг бол нэр. Би бол мэдэхгүй. Бараг уяагаан төгжихэд бараг дээр үе осооч бараг ном уншиж өгч тэр газар хүнддэг байсан шүү дээ. Манай аав их олон жил мөр үйсэн. Тэгэл аа маань цаам
ингэж үндэс үзэж байгаа энэ зөв хэрэг гэсэн үндэс байна уу? Энэ зөв хэрэг гэсэн үндсэн дээр ухах гэж. Ах тэрийг тайлбарч мөрөө гуйж иж ухах. Тэгээ тэр зөв хэрэг гэсэн үндсийг чинь хөндөчхөр хойт нөгөөтг чинь уурхайгаан булчаал явна шүү дээ. Тэгэхэд тэр зөв хэрэг гэсэн үндс ургаж байж хэвээр гэж аам нь ярьдаг байсан. Тийм л одоо. Тэгтэл одоо тэгээ харсан газар ухаад сэндичэл тэгээ тэр чиг нь хайчих. Тэгэл тэр чинь одоо энд бол аймаар юм би үзээд очих юм бол зүгээр нүү талтархаар. За би олдын сумын 1-р малчин банзрагч гэдэг хүн байна. Би энд нэг отор хийх маягтай энд нэг жоохон өрхөн нарийнхан бороо орчхоо тэгээд чийг дагаал явж байна да хэдэн болон дагаад. За тэгээд ингээд хотоо сурвалжлагч ирж одоо энд нэг ховор элемент лити гэдэг бодис ирж байгаа хайгуул хийж байгаа л гээл өрөмдөөд тул байдаг. Тэгээд энэний юугаар янз бүрийн мэдэхгүй өвчнөөр ч юм уу юугаар чинь гэнтхэн мал өгөхөд байдаг. Ийм аюултай л гэж ярьцгаах юм. Манайхаас ихсэн бас гэнтхэн яасан мэддэхгүй л мал өгөхөөл байдгийг. Ингээд ерөнхийдөө энэ ингээд цаашаа үйлдвэр усах юм бол ерөөсөө бай харахгүй л болох бах ерөнхийдөө одоо зүгээр хайгуул хийж байхад ингээд байгаа юм чинь. Ерөнхийдөө ер нь цагч их муудаж байна. Бидний амьдралчид баян нүүдлийн байх болохоор одоо тэгээд аль өвс ногоотой газар нүүхийг боддог. Тэгээд ийм хортой байдсан дэлгэрчлэр одоо бид нар ийш тийшээ нүүх янз байдаг вэ. Тийм байгаамаа. Тэгээд одоо ингээд ир сурвалжлага хийж байгаа та бүхэнд их баярлж байна. Ингээд энэ бүгдийг л одоо болиуж өгөөсэй гэж одоо төр засаг одоо шинэ сонгогдох одоо гишүүнд л одоо хүсмээр байна да. За энэ уран гэдэг бол одоо маш одоо хор хөнөөл ихтэй лээд байдаг бах та бодвол гэж л би бодож байгаа. 90 оноос ахгуулаад яг энэ одоо манай энэ бууцнаас ахгуулаад эхлээл лухож эхэлсэн. Манай маав амьд зэрэг байхдаа тамцсан өөр төрчид юм болоогүй. Тэгэхэд бол тэр чигээр нухсаар байж байгаа л явсан. Нэг хэдэн жил гайгүй байж байгаа. Одооноос дахиад олборлон ч гэх шиг юм ярьж байгаа болтой байдгийг. Тэр бол хортой дээ. Тэр малдуул нөлөөлж байгаа. Малчин заримдаа тэр хэд хоногоор энэ талаараа хөвдөж байгаа энэ босоо явцдаг ч байдаг. Өөр зүгээр байж байгаа. Зүгээр гарсан төл хүртэл одоо бүгсэн мошгэрч гэрж очиад байд. Миний бодвол урааных л гэж бодож байгаа. Миний тийм анаа хэдэн үеэрээ л энэ бууцсан дээр байсан. Ёор тийм юм мэддэгддэггүй л байсан дээр 90 оноос ахгуулаад тэр 97 оноос ахгуулаад тэр хайгуул хийж байгаа шинжилгээ хийж байгааг аль ухад тонкож эхэлснээс нь хойш л тийм болсон. Нэг жилийн дараанаас л нэг мал энэ нэг тэгж гэнт талаараа хөвдөчгээд босч өгдөггүй тэгээ хэд хоногоор энэ төр хөвдөж жагаад босоо явчин зарим нь ч бол тэгээд тэр чигээр үхэн одоо бодвол авч барьснаа авч барьчихад яваад өгсөн юм уу гэж бодсон чинь одоо бас тэгвэл байгаа юм байлгүй ухаан төнкөнөл гэж яриад болох юм шүү дээ. Тэрийг л одоо зогсоож л өгвөл их сайн байна. Ярахгүй хортой нь бол хортой байд. Энэ чинь намайг баг байхад юм тийм улсаас энэ чи хот тавдар гэдэг юм ерөөл дуулдаг гэдэггүй л байдсан дээр. 90 оноос ахгуулаад тийм хот тавдар гэж хэлээд дэлгэрсэйд юм бил. Тэр бол энэ ураантай холбоотой байж магадгүй гэж бодож байгаа. Тэр нуулуурхай гэдэг юмыг бол ямар ч одоо уран биш нуулуурхай гэдгийг бол энэ зогсоох л хэрэгтэй л байдаг. Энэ жаншигаал ухчлоо байна, нүүрсгээл ухчлоо байна. Алин ч үсэ хэрэггүй. Нүүрсөөс нь хэрэггүй. Урдын тэр гардаг өвс гэдэг л одоо байхгүй болсон. Одоо энэ хаасайгүй бутрагна л болж. Бутрагна гэж ил нэг ногоо гарч. Уус их авардаж байна.
энэ ураны ордтой холбоотой асуудал бол ноднон одоо анх сонсч байсан. За энэ асуудал бол малын эрүүл мэндэд нөлөөлж эхэлсэн асуудал нь 2005 оны юм байдаг. 2005 онд одоо Үлзий цумын Буян тогийн нутагт одоо хавар 5 дугаар сард одоо ямаа их олноор хорогдсон гэсэн юм дуудлагын дагуу тухайн мал эмнэлгийн төв лаборатори орон нутгийн мал эмнэлгийн одоо байгууллага хамтраад шинжилгээ судалгааг бол хийсэн байна. Тухайн үед бол цооног ураны цооног гэдэг юм өрөмдөжчихсэн байсан байгаа. За тухайн үед нь бороо ороод яг тэр орчимд бас нуур тогтоол ус үүссэн гэсэн ийм мэдээ байдаг. За тэр орчмын даваржж байсан нэлээд олон өрхийн одоо 700 ямаа гэж ярьдаг, 1000 ямаа гэж ярьдаг. Түүнээс ч их одоо таваас ярьдаг. Ийм хэмжээний дан ямаа голцоо богино хугацаанд ингэж өгч хорогдсон байдаг. За үүнийг бол мал эмнэлэг малын эмч одоо анхан шатны үзлэгээр ямааны годрон гэдэг өвчин байна гэж урьдчилсан онж тавиад за улсын мал эмнэлгийн төв лабораторид шинжилгэхэд бол годрон өвчин биш байна. Наривчид судалгааны зүйтэй гэсэн юм шинжилгээний дүн дүгнэлт гарсан байдаг. За үүнээс хойш одоо нутгийн иргэдийн мэдээгээр одоо 5 оноос хойш жил болгон ямар нэгэн байдлаар одоо их бага тавгаар ямаа голдуу ингэж хорогдож байдгаа гэсэн ийм одоо мэдээтэй бид нар байна. За энэ жилийн тухайд бол за 3 сараа 4 сард мал төлөх үеэр тухайн одоо цооногны орчим нутгалж байгаа өрхүүдийн за хэтэрхий олон өрх бол биш 2-3 өрхийн асуудал бий. Эдгээр дээр бол одоо хурганы хорогдол гарч эхэлсэн. Мөн одоо мал эмнэлэг шинжилгээ материал авч за төв лаборатори шинжилүүлэхэд бол за зэсийн дутамгшил гэсэн юм хариу гарсан байна. Тий. За тухайн айл нь бол цооногонд их ойролцоо ингэж хавардж байгаа нэг өрх бий. Тэдний дээр бол бас нэлээд тооны хураг хорогдсон. Яг зэсийн холбогдолтой онцлоготой учраас тэн дээр бол яг зэсийн дагнасан тийм өвчлөл бол гарч байгаа нэг өдөр бол тогтоосон. Шинж тэмдэг за үзлэг за лабораторийн шинжилгээний дүнгээр бол баталгаажж байгаа. Үнэхээр одоо бид нар хурганы одоо намайрх өвчин гэдэг юм уу эсвэл одоо орон өвчин гэж ярьдаг. Энэ бол зэс тодорхой одоо тэр орчмын юм уу одоо хөрс ус ургамалд зэсийн одоо агуулмж харьцаа алдагдсанаас за хээлтэй малын урагт нөлөөлөх байдлаар гарч ирж байгаа шинж тэмдэг өвчлөл юм байна. Зэсийн дутмагшил өөрөө манай мал эмнэлгийн эрдэмтдийн судалсан судалгаанууд тэр өмнөх юмнуудыг үзэхэд за Алтай уулсын энэ говь хоолой нутгууд за цөл говь манай энэ тал хэрийн бүсийн зарим нутгуудад бол дутагдaltaй байдаг гэсэн судалгаа нотлогоо бий. Тэгээ яг зарим жил хур бороо за цас шуургатай холбоотойгоор бол хөрс ус ургамлад агуулгадах зэсийн хэмжээ бол харилцаа адилгүй байж байдаг. Зарим жил одоо жил дараалан гардаг. Эсвэл одоо зарим жилүүд гарахгүй ингээ алга болчдөг. Ийм учиртай. За мөн молибдений хэмжээнээс зэсийн хамаарал бас байдаг байгаль дээр. Молибдений хэмжээ одоо хэвийн хэмжээс 2-3 дахин ихсдэг ч юм уу. Энэ тохиолдолд зэс хэвийн хэмжээндээ байсан ч зэсийн дутмагшил малын биед одоо үүсдэг. Тийм байх. Эсвэл дангаараа зэс өөрөө байгаль дээр дутмагшил багасаад ирэхлээр одоо ялангуяа малын энэ өвчин үүсчихэж байгаа юм. Зэсийн дутмагшил гарч байгаа өрхөөс 4 сард ирсэн баха. Тий. Толгойгүй за бусад биеийн хөгжлөд гүйцэтсэн шахуу ийм шиг ирсэн юм. 2 жигтэй. За тэгээ гавлыяс нүүр ам одоо ирүү хөгжөөгөө гэсэн үг. Тэгээ энэ одоо бид нар шууд одоо ийм юмнаас болсон тийм юмнаас хэлсэн гэж одоо баталж нотолж чадахгүй байна. Тэрийг төвшин судалгаа шинжилгээ хийх одоо боломж харахаа алга байгаа. Тий. Тэгэхээр ямар ч байсан бид нар үзэж хараад баримт материал болгоод үзүүлэн хийгээд ингээд мал эмнэлэг төр байж байна. Мэдээж дотор хэрэгтний одоо цаашид судалгаа шинжилгээнд шаардлагатай одоо болвол хэрэглэх байдлаар хадгалж ингээ байж байгаа. Тий. Яг зүгээр бид нар олон талаас нь ярих хэрэгтэй л дээ. Өнөөдөр ингээ уранга яригдаа явж байгаа учраас
Ураны шууд нөлөө байна уу? За уран өөрөө бол 98,000 хэдэн зуун жилээр одоо нэг хөндөд оролдоод эхэлчих юм бол цацраг идэх нь явж байдаг. Аюулн ингээд явж байдаг шүү дээ. Тэрийн шиг одоо 90-ад оноос 2000 оноос хойш эхэлсэн энэ олборлолт аюуны хайгуулын асуудалтай цацраг идэх ялдагдал ч юм уу. Тэнд байгаа одоо хүмүүлийн бид цацраг идэхийн нөлөө яваад байна уу? Тэр нь одоо нөлөөлөд байна уу гэж. Яг цацраг идэх талаасаа бол хөлс ус ургамлаар голцоохон хүмүүлийн бид орж байгаа. Ингэсэн тохиолдолд бол тухайн одоо цацрагны аль одоо эц топ байна. Ямар том доозоор одоо олгогдож байна. Үнэхээр одоо хоригдлол болоод тэрний одоо эдсийг гэмтэх төвшний юм аюул болоод байна уу тийм ээ. Хэрвээ бид уран гэмүү цацраг идэх үс нөлөөтэй гэж үзэх бол генийн гаж хөгжлийн асуудал ярина. Энэ маань бол өөрөө цацраг өөрөө одоо СНДНК-гийн мэдээлэлд ороод одоо тэр мэдээллийн дамжуулах одоо холбоосыг тасалдаг эсийг эмгшүүлээд эхэлж байгаа юм. Тэгэхээр нэг бол буруу ургалтайс бидний ярьдаг хавдрын асуудал үүсч болно. Та нөгөө талаараа гаж хөгжил болоо явчихна гэсэн үг. За Дундгой аймгийн Өлзий цум иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Утгамөг байна. За манай Өлзий цуманд бүртгэлтэй цацраг идэвхт бодисын буюу одоо ураны ашиглалтын тухай зөвшөөрөл эзэмшдэг 3 сайхан гэж энэ компани одоо кемпийн үүдэнд ирээд байна. За уран буюу одоо энэ 3 сайхан компани үйл ажиллагааг одоо энэ сумын малчид иргэд эсэргүүцэж одоо удаа дараа эсэргүүцэж ирсэн. Учир нь уран гэдэг бодисын цацраг идэвхт энэ хими элементийн хор хөнөөлийн талаар одоо олон нийтэд дэлгэгдсэн мэдээллийн дагуу бол маш их одоо хор хөнөөлтөй маш их одоо энэ сөрөг нөлөөлөлтөй байгаль орчинд бол одоо мал амьтан хүний эрүүл мэндэд маш их одоо сөрөг нөлөөлөлтөй гэдэг ийм одоо олон нийтийн мэдээллээр одоо малчид иргэд маань авсны дагуу энэ эсэргүүцэх хөдөлгөөн буюу одоо шат чатны албан байгууллагуудад холбогдох албан тушаалтнуудад болон орон нутгийн удирдлага бидэнд бол одоо удаа дараа олон хүний малчт маань нээлж одоо гарын үсгэн цуглуулж өргөдөл гомдлыг бол удаа дараа гаргаж ирсэн. За үүний дагуу орон нутгийн одоо нутгийн өрөөдөлдөх байгууллагын хаан чиг үүргийн дагуу малчтаас гаргасан одоо энэ өргөдөл гомдлын дагуу бид одоо сумынхаа иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцээд холбогдох албан байгууллагууд тухайлбал одоо Монгол Улсын засгийн газар, за уул уурхай яам болон бусад одоо байгууллагуудад бол одоо албан бичгээр бол хүргэсэн байж байгаа. За 2019 оны 8 дугаар сард Өлзий цумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаар энэ асуудлыг хэлэлцээд бид одоо Монгол Улсын засгийн газар буюу одоо ерөнхий сайдд хаягдсан албан бичгийг хөргүүлсэн. Ураны тусгай зөвшөөрлийг цуцлж өгөх тухай асуудлыг хөндөж тавьсан. За мөн 2020 оны 5 дугаар сарын эхээр тус сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал болон зэрэгэлдээ орших одоо 3 сайхан сум, хөндөр шил сум, баян жаргалан сумдын одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ 3 сайхан компани лицензийг одоо цуцлуулах тухай асуудлыг мөн одоо засгийн газрын хэрэгжүүлэх газарт асуудал болгож тавьсан байгаа. Учир нь энэ компани энэ дээр дүрдсэн 3 сумын нутагт бас ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байна. Ингээд асуудал нэгтэй учраас эдгээр сумдын иргэдээс мөн одоо удаа дараа өргөдөл гомдол гаргасны дагуу бид энэ иргэдийнхэн өсөлт өргөдөл гомдлыг холбогдох байгууллагууд нь тавьсан. За тэгээ энэ тавьсан одоо албан бичгийн бол энэ дээр ингээ байж байна. Албан бичгийн дээр одоо 4 сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нарын гарын үсгтэй. За холбогдох одоо иргэдээс ирсэн өсөлт болон энэ сум орон нутагт үүсэж байгаа энэ бодит байдал дээр үүсэж байгаа нөхцөл байдлыг тодорхойлж тавьсан байж байгаа. За үүний үр дүнд бол засгийн газрын хэрэгжүүлэх газраас ойрын үед энэ газар дээр нь одоо мэргэжлийн байгууллагуудыг хамруулсан ажлын хэсгийг ажилуулна гэж бидэнд бол мэдэгдсэн байж байгаа. За мөн 3 сайхан компани маань одоо
85% Чехийн хөрөнгө оруулалттай, 15% нь Монгол улсын одоо засгийн газрын оруулалттай хамтарсан ийм компани байгаа. За тэгээ энэ Мон Атом гэж Монгол талынхын компани удирдлагуудад эдгээр сумдын хурлын дарга нар бид одоо албан бичгээ мөн одоо энэ шаардлага хөргүүлсэн лицензийг цуцлуулах тухай асуудлаар. За ингээд энэ Мон Атом гэж энэ компани удирдлагууд нь бол энэ 3 сайхан компани бол ямар нэгэн одоо үйл ажиллагаа бол ойрын хугацаанд бол огт явуулахгүй гэдгийг албан бичгээр бидэрт эргэж одоо мэдэгдсэн байж байгаа. Учир нь энэ олон улсын төвшөнд 3 сайхан гэж компани маань өөрөө бас тодорхой хэмжээний шүүхийн асуудалтай янз бүрийн асуудалтай байгаа юм байна. Тэгээ тэр асуудал нь шийдэгдэл бол үндсэндээ Монгол талаас бол ямар нэгэн үйл ажиллагаа бол энд явуулахгүй гэсэн ийм албан бичгийг албан бичгээр ийм мэдэгдлийг бидэнд хөргүүлсэн. За ер нь энэ ураны хор хөнөөлийн талаар одоо энэ байгаль орчинд үзүүлж байгаа нөлөөллийн талаар бол яг мэрэгжлийн байгууллагаас гаргасан ийм одоо асуудал байна гэдэг үгнээд гаргачихсан дүгнэлт байхгүй ч гэсэн яг одоо бодит байдал дээр бол бас зөндөө олон сөрөг нөлөөллүүд бидэнд бол өнөөдрийн хүртэл тохиолцоор ирж байна. Одоо айлуудын мал бол ер нь зүй бусаар тогтмол ер нь үхэж одоо өргөдөж ирсэн. Тэр болгоныг ингээ бас нарийн шинжилгээнд өгөөд яг иймнээс боллоо гэж ингэж малчид болон одоо энэ орон нутгийн зүгээс л тодорхойлон бас гаргаж чадаагүй байгаа. Тухайлбал одоо мутацийн гений өөрчлөлтөнд орсон ишиг энэ хавар бас айлаас одоо толгойг үүсгэж гэдэг юм уу гарсан байх жишээтэй. За ийм одоо сөрөг нөлөөллүүд бол бидэнд одоо энэ уран гэдэг бодисноос болоод байгаа юм уу эсвэл өөр одоо өөр зүйлээс болоод байгаа юм уу гэдэг ийм үл мэдэгдэх ийм маш олон тулгамдсан асуудлууд бол бидэнд бас өнөөдөр хүртэл тохиолцоор ирж байна. За энэ ураны хор хөнөөлийг энэ баг дээр нь зогсоож энэ лицензийг цуцлах нь бол энэ зөвхөн манай нутгийн Дундгой аймгийн Үлзий цумын нутгийн хэдэн ард түмний эрх хэсэг биш. Энэ хор хөнөөлийг баг дээр нь зогсоох нь одоо бүх нийтийн Монголын ард түмний ирээдүйн сайн сайхны төлөө хийж байгаа үйл учраас энэ их хурлын гишүүд засгийн газар одоо сонгогдохоор дэвшиж байгаа их хурлын гишүүд энэ бүгд дээр анхаарч энэ лицензийг цуцалж өгөөрэй гэж хүсэлт гаргаж байгаа манай нийт иргэд. За өнөө өдрийн дэнс нэвтрүүлэг ард түмнийхээ нүд чих хөөстэй өмчөр зүтгэсээр шударгаар явсаар бүхэл бүтэн 7 жилийг ардаа орхижээ. Тэгээд өнөөдөр бол Дундгой аймгийн Үлзий цуманд байгаа уран болон бас нэгэн ордын талаар энэ нутгийн иргэдтэй ярилцлаа, нэвтрүүлэг хийлээ, нутгийн иргэдийн санал бодлыг сонслоо. Малчтын хувьд бол маш хүнд байна. Ган гачиг болж байна, бороо хуруу орхон багассан байна. Дээрээс энэ зүлэг ногоо нь урахаа болсон. Мал хувь нь бол маш ядруу, туранхай, эцэнхий ийм байдалтай байна. Тэгээд энэ ураны олборлт гэдэг маань ер нь одоо урд урдын өнөө өдрийн дэнс нэвтрүүлэг та бүхэнд ухсан, сүйтсэн, ширгсэн гэд яг нэвтрүүлэг болгон дээр үзэх харах юмтай байсан бол энэ ураны талаар нэвтрүүлэг бол яг та бүхний нүдэн дээр ингээ харагдах юм бол огт байхгүй. Гэхдээ энэ харагдах юм байхгүй зүйл нь юу гэхээр энэ ухаад газар ухсан байгаа энэ цооногч нь маш их хортой. Энэ хор нь бол өчнөө мянган жил үргэлжлээд энэ хороо тариа явж идэг. За энэ 1994 онд энэ олборлолт хайгуул хийж эхэлсэн энэ гадны хөрөнгө оруулалттай хит зарагдсан лицензтэй компани бол маш олон жил 30 жил хэртээ энэ цооногийг ухаж хайгуул нэрээр ингэж олборлолт хийсэн. Энэ хор гамшиг нь одоо бол яг бодитоор бийж энэ малчтын мал нь хоёр хөлн зөв зүгээр төрөөл 3-4 сар болсон ишиг хурган явж чадхаа ойлол одоо найгаал ингээ сүулдэ явж чадхаа ойлол хэвтэрт ороод ингээл үхчихин гэсэн маш их мэдээлэл. Дээрээс нь толгоогүй ишиг одоо 4-5 хөлтэй ишиг одоо янз янзын ийм мал гарч ийна. Тэгээ ер нь бол маш их хүнд байна гэдгийг ард иргэд малчт бол маш их хэлж байна. Тэгээ энэ дээр бол төр засгийнхан болон одоо энэ нутаг уснаас их хурал дэвшиж ард түмний итгэлийг олж энэ нутаг усны төлөө гэж тангар өргөсөн тэр их хурлын гишүүд нь одоо юу хийж идэм бэ? Энэ ажлаа хийгээч. Энэ нутаг орны чинь малчтын чинь мал авах хэцүүдлээ. Монгол хүн болгон мах иддэг. Энэ мал энэ өвс ногоо одоо энэ хорцсон өвс ногоо урмлыг идэж тижээлээ авч тэр одоо өвс урмал идсэн
малыг монголчууд ядалж хүнсэндээ хэрглэж тэгээ энэ одоо цаашлаад хүний маш их одоо хор хөнөөл үр удамд нь хор хөнөөл занал хийлж ийн гэдгийг л хэлмээр байна. Тэгээд бас нэг дашрамд хэлэхэд одоо энэ сонгуульд өгч, сонгуул одоо 20 хоногийн дараа бараг болоод дуусна. Энэ үед энэ Дундгов аймагт энэ Үлзийт сумд нэр дэвшиж байгаа тийм их хурлын гишүүн одоо хэн нэгэн байх юм бол бас энэ дээр анхаарад энэ нутгийн энэ 2 лицензийг цуслаад өгөх юм бол энэ малчид бол 4 мөчөө дээш нь өргөөл бараг уухай ухааны яриад дэмжнэ гэдгээ ч хэлж байна. Үнэхээр аргаа барсан хүмүүс л яг энэ үгийг хэлж байгаа. Яг үнэндээ Монгол орн сүрээ дууслаач те. Үн удлын дэн сэвтрүүлэг Монгол орныг тойроод бүтэн 7 жилийн турш яг боддоор биеэр очиж нүдээр харж харсан бүхний ард дэрэг та бүхэнд яг боддоор нь харуулдаг. Хизээч хин нэгний гар хөл болж, хин нэгэнд худалдагдаж, хин нэгнийг шантаажлж яваагүй гэдгийг хаач нүүр ордом нурууц хэлнэ. Тийм болохоор нутаг орн минь, эх орн минь, Монгол орн минь сүрлийн ирмэг дээр энэ сонголтоо зөөхгүй бол үнэхээр болохоо байлаа шүү монголчуудаа. Тэгээ ийм л үг надад орж ишин. Тэгээд Дундгов аймгийн Үлзийт сумын байдал маш хүнд байна да.